Бурмаа гишүүний ахалсан ер нь улсын хурлаас байгуулагдсан энэ сонгуулийн багц хуулийн ажлын хэсгийн үйл ажиллагаа туйлын удаашралтай байна. Сонгуул болоход хэдхэн сар үдчихэд байхад 3 жил яриад өнөөдөр бол эцсийн шийдэлд хүрч чадаагүй байна. Тийм учраас шудраг тэгээ итгэл даахуйц ийм сонгуул болж чадахгүй нэ гэж ингэж имзэглэж байгаа. Тийм учраас улс төрийн намууд нэн даруй их хуралд хандаж бүлгүүдээр дамжуулан энэ сонгуулийн хуультай асуудлаа ерөөсөө намрын чуулганыхаа хамгийн түрүүнд нь авч хэлэлцээд эцэслэн шийдвэрлэе гэдэг ийм шахалт хүсэлт шаардлагыг хөргүүлж байгаа. Яагаад ингэж юм нэхэр өнөөдөр Бурмаа гишүүний ахалсан ажлын хэсэг бол багц хууль гэдэгтээ ерөнхийлөгчийн тухай хууль, улсын хурлын сонгуулийн хууль, орон нутгийн сонгуулийн хууль бүгдийг хольж нийлүүлсэн ийм том хуулийн тухай ярьж байгаа. Тэгэхээр бид сонгуул бүрээр хуулиа өөрчилдөг. Тэрийг ард иргэн сонгогчдод ойлгох гэж маш их зүдэрдэг. Энэ талаар ялангуяа эрх барьж байгаа намууд бол аль болохоор мэдхгүй зааг дээр гэдэг шиг ингээд ойлгоц муутайгаар ингээд сонгуул явуулснаас болж маш их санал гээгддэг, бодилдог, буруу дутуу өгдөг ийм асуудал их гарч байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ багц хууль гэдэг байгаагаар бол энэ бүх сонгуулийг нэг дор хийн гэх юм бол магадгүй зөвхөн сумын дүүргийн сонгуулиас болоод Монгол улс төрөө байгуулж чадахгүй ийм маргаанд орох юм бол их хүндрэлтэй байдал бий болно.